Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд саяхан Солонгос улсыг тэр чигтэн цочроож хүн бүрийн зүрхийг зүссэн нэгэн аимшигт хэргийн тухай ярих гэж байна. Энэ бол ердөө 133 хоног буюу 4 сар гаруйхан амьдраад оцсон нялх хүүгийн эмгэнэлт түүх юм. Хэрэг явдал нэгэн эмэгтэйн дуудлагаас эхэлсэн байдаг. Хүүхдээ усанд оруулж байгаа түр үлдээх хооронд усанд унчглаа гэж төрсэн ээж нь 119 рүү сандарсаар дуудлага өгчээ. Хүүхэд амьсгалж чадахгүй маш хүнд байдалтай эмнэлэгт ирсэн бөгөөд хүүгийн байдлыг харсан эмч нар шууд л цагдаад мэдэгдсэн байна. Учир нь хүүхдийн бие тэр чигтээ усанд унсантай огт хамааралгүй хөхнээс болсон байсан байна. Ээж нь хүүхдээ ухаан оруулах гэж хиймэл амьсгал хийж гар хөлийг нь үрж байгаад хөхрүүлсэн гэж худлаа хэлж гүрийсэн ч эмнэлэгт хийсэн нарийн шинжилгээгээр аимшигт үнэн илэрсэн байна. Няраа хүүхдийн дотор эргэтнүүд задарч хэвлийд нь бүтэн 500 мл цус хурсан байснаас гадна хавирга нь өөр цаг хугацаанд бүтэн 23 газар хугарсан байж. Энэ нь маш удаан хугацаанд тасралтгүй зэрлэгээр зодуулж байсныг илтгэж байгаа юм. Хэрэг гарсан өрөөнд камер байгаагүй ч цагдаа нар унтлагын өрөөний хяналтын камерын дууг нь тултлан чангалахад бүх зүйл тодорхой болсон байна. Дүрсэн харагдахгүй тэр харанхуй дууны бичлэгээс хүүхдээ баачглаа гэж ууралсан ээж нь 4 сартай нялх амтныг 10 гаруй минут зэрлэгээр нүдэж буй чимээ хүүхдийн зүрх зүсэм ойлгох дуу дуулдсан байна. Хүүхэд зодуурын улмаас амьсгал хураах үед ээж нь хэрэгээ нуухын тулд зориуд усанд живүүлж осол мэт харагдуулах гэж 30 минут дуудлага өгөлгүй хугацаа алдсан нь мөрдөн байцаалтын явцад батлагдсан байна. Цагдаа нар гэрийнх нь 12 хоногийн бичлэгийг шүүхэд эхний өдрөөсөө л хүүхдээ хүүхэлдэй шиг шидэж тамлаж байсан нь батлагдсан. Хамгийн зэвүүцмээр нь төрсэн эцэг нь энэ бүгдийг дэрэгдээс нь харж байсан хэрнээ хүүхэд өсгөхөд ийм байдаг л гэж бодсон гэж мэдүүлэг өгчээ. Мөрдөн байцаалтын явцад яагаад өөрийнхөө төрүүлсэн хүүхдэд ингэж зэрлэгээр хандах болсон шалтгааныг тодруулахад тэр анхны хүүхэдтэй хитрхи хайртай, донтолтын шинжтэй байсан бөгөөд хоёр дахь хүүхдээ тээж байхдаа эмнэлэгт твцсний улмаас анхны хүүхдийнхээ 1 насны баярт явж чадаагүй ач. Үүнээс болоод хоёр дахь хүүхдээ бүх зүйлийн буруутан чөтгөр мэт үзэж хамаг уур бухимдлаа гаргадаг байжээ. Прокуророос түүнийг золгүй явдал биш, зориуд амь насыг нь хохироосон хэрэгээр яллаж байгаа ч Солонгосын шүүх хүүхэд бага байх тусам эцэг эхийн өмч мэт үзэж ялыг хөнгөлөх талтай байдагт мэрэгжилтнүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Түүнчлэн хажууд нь хараад сууж байсан эцэгт нь хүн анны хэрэг биш, хүүхдийг хараа хяналтгүй орхисон гих зүйл ангиар маш бага ял өгөх магадaltaй байгаа юм байна. Ердөө 133 өдөр зовж амьдарсан хэдэн хүүгийн түүх. Ийм хэрэг дахин гарахгүй тулд хүүхэд хамгааллын хуульд ихэд даяар илүү чангарах ёстой биш гэж үү? Гэж энэхүү хэргийг үзсэн Солонгосын ард иргэд сошиал дээрээ ярилцж байна. Өнөөдрийн энэхүү хэргийн тухай видеог үзсэн та бүхэн сэтгэлдээ доор үлдээгээрэй. Subscribe дарж хонхоо идэвхжүүлснээр дараагийн бичлэгүүдийг цаг алдалгүй үзээрэй. Баярлалаа.